Хүү харцагтай барилдаж байгаа богчууд бол нарийн богчууд их твдэж бүжигэнж барилддаг. Ер нь тун их цочоо бахтай нягт барилдаж байна. Аймгийн зам мөнгө чиргал. Ярцаг баасан хүү аймгийн зам мөнгө чиргал үеийн барилдаан зүүн талаар онцлогсон толгой зөрүүлээд баруун золгооны барилсан жилчлэр сугатаа бариад авлаа. За мордож буцааж мушиглаа. За ман тун сайхан хөнгөн давлаа. Баруун талдаа мордож тэгээ буцаагаад зайлчилж байна. За хоёр үхийн барилдааныг одоо удаашруулсан байдлаас бол харуулж байна. Баасан хүү одоо ингэж сугадаад баруун талдаа мордсон. Мордоод одоо энэ дээр жоохон чангарсан тэн дээр нь буцаагаад мушигчж байна. Баруун талдаа мордсон зүүн тал руугаа жоохон хярсан тал руу одоо мушигчж байна. Ийм л одоо элдвтэй тун их барилдаан чинь бөхөө. Тийм учраас бас өмнөх одоо Усан ярцаг баасан хүүгийн барилдаан урдан шалмуу болсон учраас бас жоохон одоо зай завсар авч одоо 4 зүрийн буюу 5-5-ны барилдааны одоо эхлүүлэх зүйтэй байхаа гэж бодож байна. За бөхчүүд ингээд төргөн шуурхай барилдаад байх юм бол энэ итгэхийн оноо бол ер нь нэг ач холбогдол байхгүй. Мустафны чинь давсан хоёр үхийн за баасан хураар мордлоо давлаа. Улс аймгийн дэсм Эресүлдвийн дэврэ спортын ороо бүхийн овснуур галын бүх Монгол улсын харцаг дөрөгийн баасан хуу улсын эчин серикээр 3 давжиг шүүгийн 4 жил гарч үлдлээ. За сая улсын өсвөр начин Бачалууны давсан за сугдаа бариад авлаа Батэрд начин. Баасан хуур цагууршин тоогдод хөнтөрсөн байна. Алсын сүүнээс өлдөө сүйдлээ. Адамжаад ард нь гарцсан. Ард нь гараад алсын шуудагны бэрсэн дүрлээ өвдөглүүлжтэй. Авсангийн дэсм Эресүлдвийн дэврэ спортын ороо бүхийн овснуур галын бүх улсын ярцаг дөрөгийн баасан хуу аймгийн орсон сумын аватар 4 давж Монголын үндэсний бүхийн мэрэгжлийн лигийн ангатгаар барилдаанд үзүүр төрөв алдахаар шалгарч үлдлээ. Улсын ярцаг баасан хүү одоо барилдааны алсын сүүний барьсан дүрсэн тэндээс өрөөлдөж сүййлээд ард нь дамжаад ард нь гарсан. За ард нь гараад алсын шуудагны барьснаас өвдөглүүлсэн байна. Авчдуухийн барилдааны 5 даваа гэлж байна. Монголын үндэсний бүхийн мэрэгжлийн лигийн холбооноос анхны санаачил зохион байгуулж байгаа анхны барилдааны 32 бүхэл шалгарч үлдсэн улсын ярцаг баасан хүү улсын эчин Мустаф нар тэргүүн байруулаад гаргаж ирлээ. За өчигд 32 бүхэл шалгарч үлдсэн 2 бүх барилдааны галбарт гарч ирж байна. За Овснуур гал Баян Өлгийн аймгийн Өлгийн хүчтэн дэвжээний бөхчүүд бол наадмын бэлтгэл бараг нэг дор шухуу одоо нэг шаны лаан цаана одоо шухуу гардаг. Хамтарч ус бэлтгэл сургуультаа хийдэг. За Баян Өлгийн аймгийн одоо Өлгийн хүчтэн дэвжээний алдар цолтой бөхчүүдийн бас амжилт бол одоо сүүлийн жилүүдэд үнэхээр онцгой одоо эрс сайжирсан гэдгийг бол бүхэн дэдэлдэг Монголын ард түмэн бүгдээрээ л одоо сайн мэдэж байгаа. Ер нь одоо сүүлийн энэ 10 жилийн хугацаанд бол Баян Өлгийн аймгийнхан бас бөхчүүдээ бол бас маш сайн дэмжсэн. Түүний үр дүндч одоо бас олон сайхан цолтой бөхчүүд гарч ирж байна. Солны төлөө бас барилдаж байгаа бас олон сайхан аймгийн арслангууд бий. За Мустаф Арслан Брэк Кивлан одоо эдгээр бөхчүүд бүгдээрээ л бас авраг дээр сургууль дээр тийхэн өчнгийн өдрөлгөнд дор бэлтгэл сургууль хийцгээж одоо алдар солонд хүрцгээсэн. Алсын ярцаг баасан хүү бол бас оримог дайчин ирэмгийн барилдаантай ийм бөхөө. Овснуур гал бол одоо бас том өргөн хүрээтэй гал. Олон ч одоо улсын алдар солтой төрийн их баяр наадам төрүүлэх хэмжээнд барилддаг бас их олон бөхчүүд бас байгаа. За нэг аймгийн нэг галаас бол одоо улсын баяр наадмын төрүүлэх хэмжээний 4-5 бөх байна гэдэг бол бас бэлтгэл сургуультыг чамбаа хийдэг. Багш тасгалжуулагч одоо тэгээд одоо дэвжээний бас зохион байгуулалт бол бас их сайн одоо байдаг. Бусад галуудаас за дахмаар намаа дарахын суулгачлаа. Эрхэм өндөд үзэгчтэй Монголын үндэсний бүхийн
Мэргэжлийн лигийн анхны барилдаанд 32 өх барилдаснаас Увс аймгийн Тэс Мариат Сүлдмийн дэвэр спортын ороо бүхийн Увс нуур галын бүх Монгол улсын харьцаг дөрөөгийн баасанхуу төрүүлж Баян Өлгийн аймгийн Дэлгэн Үнс Марид Өлгийн өчтөн бүхийн дэвжээний бүх Монгол улсын эчин нурлааны Мустап үзүүллээ. Аймгийн Тэс Марид Сүлдмийн дэвэр спортын ороо бүхийн Увс нуур галын бүх Монгол улсын харьцаг дөрөөгийн баасанхуу төрүүлж Баян Өлгийн аймгийн Дэлгэн Үнс Марид Өлгийн өчтөн дэвжээний бүх Монгол улсын эчин нурлааны Мустап үзүүллээ. За Монгол үндэсний бүхийн мэргэжлийн лигийн анхны барилдаанд одоо 32 өх барилдаж үнэхээр төргөн шуурхай үзүүлжтэй сайхан барилдаан болж өндөрлөж байна. За өнөөдрийн барилдаанд одоо төрүүлсэн бүх одоо 3 сая төгрөгийн байшинлыг гардан. Зүүрлсэн бүх одоо 1 сая 500 мянган төгрөгийн бай гардан. Шөвгийн дөрөвт буюу их шөвгийн дөрөв шалгарч үлдсэн 2 бүх тусвар 500 мянган төгрөгийн бай гардаж байгаа. За өнөөдрийн барилдаанд одоо 1 давсан бүх 200 мянган төгрөгийн бай, 2 давсан бүх 250 мянган төгрөгийн бай гардсан. За нэгийн даванд одоо барилдаад өвдөг шороотсон бүх бол одоо 120 мянган төгрөгийн байг бас гардан авч байгаа.